хөдөлгөөний 2 дэлбэрийн бодлогыг хэрхэн яаж бодох тухай авч үзье. За бодлогын өгүүлбэр нь бол алт тэрэг 75 км замталтайгаар 5 цаг явхад ямар зам туулсан байх вэ гэсэн байна. За бодлогоо бодохын тулд бодлогынхоо өгүүлбэрийг дэвтэр дээр тэмдэглэж авна. За үүний дараа бол бодлогын өгүүлбэрт өгсөн нөхцлүүдийг товч тэмдэглэгээр илэрхийлэх ёстой. За 75 км/цаг хурдтай гэсэн учраас хурдыг вебсээр тэмдэглэдэг. За хугацаа өгсөн байна. За 5 цаг гэж. За хугацааг бол тевсээр тэмдэглэдэг. За олох зүйл маань бол энэ биеийн явсан замыг олох ёстой. Замыг Есүсээр тэмдэглэнэ. Бодлогоо утгахын тулд товч сургаллыг хийж болно. За өмнөх хичээлүүд дээр бид хурдны томьёо үзсэн. За хурдыг олохдоо хөдөлгөөн хийж байгаа биеийн туулсан замыг нь хугацаанд хуваажуулдаг гэж үзсэн. За энэ томьёоноос замын томьёог гаргаж болно. За энийг та хурдыг нь хугацаагаар өржиж болдог. За ингээд тоон утгуудыг томьёонд орлуулж үйлдэлийг үүсгэхэд 375 км гэсэн хариу гарч байна. Энэ бол галт тэрэгний 5 цагт явах нийт зам гарч ийн гэсэн үг. Хэсгийн бодлогыг бодохдоо гол анхаарах зүйлийн нэг бол нэгжин дээр байнга анхаарлыг хандуулах ёстой. Энд бол цаг гэсэн нэгжүүд хураагдаад замын нэгж километр гэсэн нэгж гарч байгааг сайтар ажиглаарай.